Үзэгч та бүхэн сайхан шинэлсэн үү? Яг одоо DBS-лээзээ хамт олон Дархан уулан аймгийн эмэгтэйчүүдийн холбооны байранд ирсэн байна. Тэгэхээр туугдахгүй 3 сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад Дархан уулан аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан олон онцлог арга хэмжээ хийж хэрэгжүүлэхэд бэлтгэл ажлаа хангаж байгаа байна. За ингээд бүгдээр хамтдаа ороод ямар сонь сайхан байгаа юм, ямар онцлог арга хэмжээ болохыг бүгдээр хамтдаа илүү дэлгэрэнгүй тодорхойлцгаая. Сар шиндээ сайхан шинэлцгээсэн үү? За эмэгтэйчүүдийн ордон давтаамаар л юу 3 сар болчихжээ. За юу Мартин 8 олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маань одоо ингээд сар шинтэйгээ залгаад ингээд болох гэж байна. Эмэгтэйчүүдийн холбоо, эмэгтэйчүүдийн ордны зүгээс бид энэ 3 том арга хэмжээ төлөвлөөд оноос өмнөөс төлөвлөөд ингээд өнөөдөр одоо утахгүй одоо ингээд нээлттэй хийх гээд байж байна. За эхний одоо эмэгтэйчүүдийн ордон дээр хийгдэж байгаа бүсгүй үзэсгэлэн маань 3 сарын 8-ны 10 цагт эмэгтэйчүүдийн ордон дээр нээлттэй хийх гэж байна. Дархны одоо идэвхтэй уран бүтээлээ туурж байгаа 9 бүтээлч хамтарсан бит болон виртуал хэлбэрээр бүсгүй сэтвчилсэн юм үзэсгэлэнг гаргаж байна. За тэгээд манай урлаг сонирхогчид, дарханчууд уламжил болсон одоо 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ уран зургийн үзэсгэлэндээ ирж үзээрэй. Маш сонирхолтой гой бүтээлүүд дэлгэтгэхэд бэлэн болсон байна. 3 сарын 7-нд бас их сонирхолтой арга хэмжээ хийгдэж байгаа. Ер нь бол бид нэр энэ жил одоо технологийн хөгжил твшил, технологийн ололт амжилт. За тэгээд энэ технологиор дамжиж ирж байгаа энэ үр өгөөжөөс орон нутгийн хүүхдүүд, орон нутгийн иргэд, орон нутгийн эмэгтэйчүүд хоцрохгүй байх тал дээр одоо анхаарч ажиллая, санаачлах твшүүлж ажиллая гэж хичээж байна. Энэ ч үндсээр мэрэгжил сонголт технологи гэдэг хүүхдүүдэд зориулсан одоо 11, 12 дугаар ангийнхаа хүүхдүүдэд зориулсан арга хэмжээг залуучууд театртаа үн төлбөргүйгээр 3 сарын 7-нд зохион байгуулах гэж байна. За тэгээ 3 сарын 8-ны одоо том арга хэмжээ байна. Women in Tech гэдэг олон улсын том хөтөлбөр байдаг. За тэгээд энэ хөтөлбөрийг Монголд өрнүүлж байгаа Монголын одоо технологийн салбарын мундаг эмэгтэйчүүдэд ураад мөн технологийн салбарыг одоо авч явж байгаа Women in Tech Mongolia төрийн бас байгууллагынхантайгаа хамтраад Дархан аймгийн иргэдийн хуралтайгаа хамтраад эмэгтэйчүүдийн манлайлал технологийн салбарт гэдэг гоё арга хэмжээ хийх гэж байгаа. За тэгээ энэ арга хэмжээгээ болохоор бид нэр Women in Tech-ийнхантайгаа хамтарч хийж байна. За тэгээ манай Викиг манай одоо үзэгчид дарханчууд бас сайн мэдих бах одоо 6-7 ном бичсэн мундаг эмэгтэй байгаа. За тэгээ ялангуяа технологийн салбарт бол одоо технологийн салбарыг сонирхож байгаа, технологийн салбарт хүчээ үзэж байгаа хүүхнүүдэд манлайлаад ингээ явж байгаа. Тэгээд Women in Tech хөдөлгөөн, дэлхийн хөдөлгөөн за тэгээд дарханд ирсэн байгаа учраас манай Вики ярил бас илүү сонирхолтой ярих бах тий. Сайхан шинэлцгээсэн үү. За бүгд нь олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Намайг их сайхан гэдэг. Дэлхийн олон улсын хөдөлгөөн маань байгуулагдаад маш олон жил болж байгаа. Одоо 60 гаруй улсад өөрийн гэсэн маш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж явдаг. Бид нар 2030 он гэхэд 5 сая охид эмэгтэйчүүдийг энэ салбарт одоо татан оролцуулан нөлөөлнө гэдэг том зорилготойгоор явж байгаа. Тэгээд энэ одоо технологийн дэвшил, мэдээлэл технологи, химийн оюун ухаан энэ бүхнээс охид эмэгтэйчүүд бол хоцрох ёсгүй. За энэ бол бидний одоо энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа хамгийн том гол одоо зорилго ураа. Тэгээд ялангуяа орон нутгийн охид эмэгтэйчүүд бол бас хоцрох учиргүй. Тэгээд бид 6 жил Улаанбаатар хотод хийсэн. Тэгээд орон нутагтаа очиж яг ийм хүүхнүүд дээрээ очиж хэдүүлээ хийцгээгээд анхныхаа санаачлагыг гаргаад дархны эмэгтэйчүүдийн холбооныхан маань маш одоо найрсгаар хүлээж авсан иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан бас найрсгаар хүлээж аваад энэ арга хэмжээг одоо бодит одоо үйл явдал болгоё гэд бид нар хамтарч ажиллаж байна. За маргааш Улаанбаатар хотоос яг энэ манай Монголын технологийн салбарт, Азийн технологийн салбарт хүмүүс хагалж яваа маш шилдэг эмэгтэйчүүд Дархан хотод өөрсдөө ирнэ. Тэгээ өөрсдийнхөө түүхийг ярина. Өөрсдөө бас орон нутгаас гаралтай эмэгтэйчүүд маш олон байгаа. За тэр эмэгтэйчүүд маань яаж дэлхийн тавцанд гарсан түүхээ хуваалцсан. За мөн манай Момедийн Бадмаа маань тайзан дээрээс 10 минутын дотор вебсайт угсарч үзүүлнэ. За энийг бол ямар ч хүн интернет байхад хийгээд чадах учраас ирсэн эмэгтэйчүүд маань бас сонирхолтой сургалтанд суугаад авна гэсэн. За би мөн химэл оюун ухааныг тайзан дээрээс бүгдээрээ хамтдаа хэрэгжилж үзнэ. Энэ бол бидний амьдралд аль хэлийн нэвтрээд ороод ирсэн гэдгийг бас таниулах зорилготой. За 3 сарын 7-ны арга хэмжээнд дэр бид бас Япон улсад Toyota компанид 10 хэдэн жил машин загвар зохион бүтээгчээр ажилласан одоо манай инхчингээ залуу байна. Дээр нь олон улсын
хакерын уралдаанд Монголоо төлөөлж оролцоод нэлийн дээгүүрт орсон монгол залуучууд ирж байгаа. За энэ монгол залуучууд бас ингээ олон улсын түвшинд гарч ажиллаж болж байгаа. Тэд бүгдээрээ л Монголдо боловсрал эзэмшсэн залуучууд. Учираас орон нутгийн хүүхдүүд бас эднэрийн энэ хүмүүсийн түүхийг сонсоод аваасаа гэж бодоод бид одоо 3 сарын 7-нд мэргэжил сонголт яагаад технологитой холбоотой юм бэ гэдэг сэдвийн хүрээнд бас зочтой хүлээгээд сууж байна. За 3 сарын 8-нд бас маш сонирхолтой арга хэмжээ болно. За энэ бол Улаанбаатар хотод жил болгон ингээд тесэн ядан хүлээдэг арга хэмжээний нэг маань ингээд орон нутгаас анхныхыгаа Тархан уул аймгаас эхэлж байгаад бол бид нар үнэхээр баяртай байгаа. Энэ бас сонсноор хамгийн сүүлд нь чатбот хэрхэн одоо бүтээх вэ гэдгийг бас сургана гэж хэлсэн шүү дээ. Тийм, чатбот вебсайт маань хамт явах юм байгаа. За тэгээд яг энэ чиглэлээр одоо манай энэ эмэгтэйчүүдийн заагаад байгаа хичээлд яг бодит амьдрал дээр сууж байгаа эмэгтэйчүүдийн 70% дандаа орон нутгаас байдаг. Энийг нэг айхтар ингээд зарлаад яриад ядгүй ч гэсэн яг ингээд одоо өглөөдөө гарч үнээгээ саачаад буцаж орж ирээд Монголын томоохон групп компанид ажил хийдэг эмэгтэйчүүд маш олон байдаг гэвэл баг итгэхгүй байх. Тэгээд энэ талаар бид нар бас тайзан дээрээс ярьж өгөх юм байна. За маш их баярлалаа, их гоё үүрэг өчтэй арга хэмжээ болох гэж байгаа юм байна. Тэгээд ер нь тасалбарын тухайд онлайнаар зарагдчихсэн тий. Тэгээд одоогийн байдлаараас тасалбар нь нэлээд цөөхөн тасалбар үлдсэн байх шиг байна тийм үү? Ер нь бол эмэгтэйчүүдтэй холбоод орон нутгата хамгийн одоо сонирхолтой хамгийн олон улсын оюунлаг арга хэмжээг одоо түүжлийг хийхийг хичээдэг. Тэрний нэг маань одоо ингээ үргэлжилж байна. Гэхдээ маа дарахныхаа ерөөсөө ингээд шинэ юмд тэгээд оюунлаг юмд айгуу гоё соргог одоо ханддаг. Тэгээд одоо юу билет мараас дуусч байна. Тийм албан байгууллагаараа за тэгээд хамт олноороо бас одоо ээжүүдтэй их нэртэй ингээ бэлэг болгож байгаа байдлаар зөндөх одоо билетүүд маань дуусч байна. Тийм. Тэгээд би та хэдэд бас бүсгүй үзэсгэлэнгийнхаа талаар бас дэлгэрэнгүй бас ярих уу. Ажлын эхний өдөр Дархуул аймгийн эмэгтэйчүүдтэй холбоо Дархуул аймгийн соёл урлаг аялал журчлал залуучуудын газар маань Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Дархны зураач урчуудын холбооны одоо гишүүн зураачтай дэмжиж одоо 3 дахь жилдээ хамтарсан энэ үзэсгэлэнг зохион байгуулж байна тийм ээ. За тэгээд үзэсгэлэнгийн маань онцлогийг ганаа явна. Ер нь бол энэ жил бид нэр виртуал гэдэг ийм одоо 3D-гээр дэлхийн айлч өнцгөөс те одоо бид нар ингээд найз нөхд рүүгээ линкээ шидэл манай ордонд болж байгаа энэ дархны 9 одоо мундаг уран бүтээлчийн бүтээлийг үзэх боломжтой бас худалдаж авах боломжтой болж байна гэсэн үг. Тэр нь бол хамгийн одоо энэ жилийн онцлог байна. Тэгээд ер нь бол нөгөө ингэж ярьдаг штэ альва нийгмийн охин өрөм нь урлаг өөрөө байдаг. Урлагаар дамжуулж одоо нийгмийг эдгээн, гэрэл хийгээ түгээн, сайн сайхнаар дуудана гэж үздэг. Тийм учраас бид нар энэ урлагаар дамжуулж байгаа урлагийн боловсрол, урлагаар дамжуулж нийгмийг соён гүйцүүлж байгаа асуудалд эмэгтэйчүүдтэй холбоо маш их ач холбогдол өгдөг. Тэгээд соёлын газар маань бас биднийг дэмжиж ингээд үргэлж хамтарч ажилладаг бас талархдаг шүү. Тэгээ манай дархан чих урлаглаг залуу хот учраас ч тэрөө тэгээ урлаглаг сүнслэг гэж ярьдаг штэ тий ялангуяа урлагийнхан бол их тийм сүнслэг гэж ярьдаг. Тим хот гэж үздэг. Тэр утгаараа бид нар бүхэл төрлийн урлагийн уран бүтээлчтэй урлагийн одоо үйл ажиллагаагаараа дамжуулан нийгмийг одоо сайн сайхныг гэгэрүүлэх тэр ажилдаа одоо хичээнгүйлэн зүтгэж байна да. Тэгээд үзэгчтэйгээ бүсгүй үзэсгэлэнд ирж үзхийг хүсэж байна. Мөн хэрвээ одоо биеэр эмэгтэйчүүдийн ордондоо ирж амжихгүй бол бас виртуалаар үзээрэй гэж та бүхнийг уриалж байна. Ер нь хэн бүхний нээлттэй байх нь шүү дээ. Хэд хоног гарах вэ үзсэн? 3 сарын 8-наас 31-ний хүртэл ордон дээр нээлттэй үн төлбөргүй гарна. Тэгээд виртуал үзэсгэлэн маань болохоор бүтэн жил нээлттэй байж байна гэсэн үг. Дэлхийн хаанаас ч одоо виртуал үзэсгэлэнгээр дамжуулаад үзэж болох юм шүү дээ. Тийм, ер нь бол манай дархны уран бүтээлчид иймэрхүү зураг зурдын шүү гээл одоо Англи руу, Австрали руу найз нөхд рүүгээ шидээд за нөгөө сонирхогч маань бол шууд худалдаа авалт хийх боломжтой. Уран бүтээлч маань энэчнээс сайхан гоё хамгаалалттай боолт юм хийгээд Англи руу, Америк руу илгээх бүрэн боломжтой. Тийм байдлаар Мон арт гээд энэ аппликейшнийг одоо бас дархны уран бүтээлч бүсгүй зохион бүтээсэн байгаа. Тэгэхээр нөгөө технологи гэдэг чинь бол ингээ бүх зүйлийг хил хязгааргүй болгож байна. Уран зураг өөрөө одоо урлаг өөрөө дижитал трансформашнд ингээ орж байгаагийн нэг шинж байгаа. Манай энэ Mon Art application буюу одоо энэ виртуал галерейг одоо санаачилсан бодитоор бий болгосон оюун цэцэг гэдэг дархны мундаг бүсгүй маань бас 3 сарын 8-ны Women in Tech үйл ажиллагааны бас нэг илтгэгч байгаа.
тэрнгээр онцлог байна. Хичнээн уран бүтээлч хичнээн бүтээл бас бүцгэн үүсгэсэн даарах бай. Тэгэхээр зэрэг Дархуул аймагт дархны зураач орчуудын эвлэлт маань 40 гаруй уран бүтээлч харьяалагдсан үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр зэрэг энэ удаагийн бүсгүй гэдэг үзэсгэлэнд маань 9 уран бүтээлчд маань бүтээлээ дэлгэн танилцуулна. Тэгэхээр 9 уран бүтээлчийн одоо яг тухайн одоо зураач баримлчдын маань яг өөр өөрийн одоо дотоод мэдрэмж гоозвын одоо тэр бүтээлийг та бүхэн маань энд ирж үзэх боломжтой. Тэгэхээр нэг уран бүтээлч маань 3-4 уран бүтээлийг энд төлөвлөх болно. Тэгэхээр дархинчууд маань одоо энэ урлагийн сайхан гайхамшигтай бүтээлүүдийг өөрийнхөө нүдээр ирж тэр гооз өн төлбөргүй тийм ээ. Тэгээд тэр сайхан урлагийн гооз боловсролыг аваарэ гэж та бүхнээсээ уурах байна. Тэгээд 3 сарын 8-ны одоо 10 цагт өглөө Дархуул аймгийн эмэгтэйчүүд холбоог зориод ирээрээ бид бүхэн хүлээж авах болно. Уран бүтээлч хүний хувьд бүсгүй үзэсгэлэнгийн онцлогийг та юу гэж хэлэх вэ? Бүсгүй үзэсгэлэн энэ ер нь нэлээд сүүлийн үед хийгдэж байгаагүй. Яг 3 сарын 8 зориулсан анхны манай Дархуул аймгийн зурааччдын анхны виртуал үзэсгэлэн байгаа. Тэгээ бас их зургнуудаас харж байхад дандаа л нөгөө бүсгүй гэдэг нэрэндээ тарсан эмэгтэй хүний гой үзэсгэлэн гоо төрх тэгэл ялдам сайхан байдлыг илэрхийлсэн зургнууд харагдчих шиг байна. Бид тийм мэрэгжлийн хүн биш ч гэсэн хальт хараад ер нь тэгж надад анзаарагдаж байна л да. Тэгээд та бас энэ үзэсгэлэнгийн эмэгтэй хүнтэй холбогдлолтой гэдэг утгаар нь зургнуудын сонголтуудыг, бүтээлүүдийн сонголтуудыг хэрхэн яаж хийсэн болоо гэдэг дээрээс. Тэр манай зураачид яг энэ үзэсгэлэнтэй зориулж энэ бүх бүтээлүүд дандаа шинэ бүтээлүүд ирж байгаа. Яг энэ үзэсгэлэн зориулагдсан. Одоо тэнд миний зургнаас тэр цагаан уул гэхэд мөнхийн хайрын бэлэгдэл гэж явдаг тийм ээ. Тэгээ наатлын сарнаа тэр дунтлынхын зохиомж гээд одоо энэ бүтээлүүд дандаа энэ үзэсгэлэн зориулсан шинэ бүтээлүүд гэж байгаа. Сая бас ганчим их ярьж байна л да, Мон арт гээд одоо юу бүтээсэн юм ба штэ. Тэгээ тухайн одоо уран бүтээлчийн зургийг одоо нэг дэлхийн айл нэг улсаас ч юм уу те нүдэрээ ирж үзэж харж чадахгүй ч гэсэн виртуал орчин дамжуулаад онлайнаар дамжуулаад одоо авдаг болж байгаад таны хувьд бас уран бүтээлчийн хувьд тэр сэтгэл өндөр байна. Энэ бүхнийг яаж хүлээж авсан бэ? Тэр ер нь маш их олж сурах штэ. Арга хэмжээ болж байгаа. Тэгээ дэлхийн өнцөг болон бүр тааж байж байгаа төршлөг хурлыг сонирхогч уран бүтээл сонирхдаг улсууд виртуал хэлбэрээр бидний бүтээлүүдийг үзээд сонгоод таалагдсан бүтээлээ худалдаж авах тийм боломжтой болж байгаа. Тэрүүгээр маш их давуу талтай онцлог. За тийм маш их баярлалаа. Бүсгүй үзэсгэлэнд амжилтсая. За баярлалаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 3 сарын 8-нд уулзгаая. Дэсрэд олоосын нэрлэм авалга энэ Дархуул аймгийн нэгдсэн эмнэлэг андрологийн тасаг эрэгтэйчүүдийн үйлчлэгийн өрөөнд нийт 13 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хандилж байна. Энэ бол анхны шатны үйлчлэг хийх мөн жижиг мэс ажилбар хийх зорилттой тоног төхөөрөмжүүд байгаа. Одоо эхо, коагуляцийн аппарат, үйлчлэгийн жижиг багчнууд, тэгэл сургуулах аппарат гэдэг маш олон төрлийн аппаратууд байна. Дархуул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй манайх бол маш олон удаагийн төслөөр хамтран ажилласан. Зарим нэг төслөөс дурдах юм бол одоо хагалгааны өрөөний хагалгааны орыг шинжлэх, гэрлүүдийг шинжлэх, няран шаардлагын аппаратны багц тоног төхөөрөмж андуулах, мөн дотрын эмнэлгийн өвчтний орыг шинжлэх гэх зэрэг маш олон төслүүдийг хамтран хэрэгжүүлсэн байгаа. Энд сайдын тушаалаа эрэгтэйчүүдийн кабинет бол нэгдсэн эмнэлэгтэй нөгөө 8 цагаар бүр ажиллах ёстой. За манай хувьд бол манайх нарийн мэргэжлийн 2 эмчийг бол бэлдсэн байгаа. За энэ эмчнэр манаас хаалгаанд орохын зэрэгцээгээр 7 хоногт 1 өдөр бүтэн эрэгтэйчүүдийн үзлэг хийдэг. За ер нь бол үзлэгийн тоо жил хэрэгжсэн бол маш сайн нэмэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор бидэд ДСР-ийн нэрлийн байгууллагатаас өсөлт итсэн. Ялангуяа энэ эрэгтэйчүүдийн кабинетэд байх тоног төхөөрөмжийг хангаж өгөх талаар төсөлжчээд өнөөдөр бас энэ төслөн маань ингээ хэрэгжээд маш их баяртай. Ингэснээрээ одоо нэгдсэн эмнэлэг 3 сарын одоо энэ дундаас эхлээд бүр өдөр болгон 8 цагаар бол эрэгтэйчүүдийн кабинетыг ажиллах нөхцөл нь бол бүрдээ. Тэгээд мөн энэ нөхцөл бүрдсэн дээрээ үргэлжлүүлээд ямар нэгэн эмгэг онцлогдсон тохиолдолд бас дурангийн хаалгыг бол одоо 100% нэгдсэн эмнэлэг дээр хийгээд ажиллаж байгаа. Ялангуяа эрэгтэйчүүдийн дурангийн мэс засал, мөн чулууны мэс заслуудыг бол одоо нэгдсэн эмнэлэг дээр хийж байгаа. Тэгэхээр дэлхийн тусламж үйлчлэг ялангуяа эрчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээс ахиц гарна гэдэгт бол найдаж байгаа. Нийт дарханчуудаа энэ сар шинийн мэндийг хүргье. За энэ жил бол сайхан жил гарч байна. Могоо жил Эрдэнэ хэмээх модон могоо жил гарч байна. Энэ жил нь бол хур бороо илбэгтэй. За тэгээд хүмүүлийн өвчин зовлон гайгүй шиг сайхан жил гарлаа гэж энэ зурхаан төлөнд гарч байна. Тэгээ ер нь бол шинийн 1-ээс 15-ны хооронд бол бурхан багш
эрт төвлөгөөнөө үзүүлсэн ийм өдрүүд байдаг. Тэгээд энэ бурхны шинтэй улсууд шинийн 1-ээс 15-ны хооронд бол их том одоо бурхан багш их сайхан дүүцэн өдөр гэж буюу хураахыг оролдог, зүв байхыг хичээдэг ийм өдрүүд тохиож байна. Тэгэхээр та бүхэн маань энэ шинийн 15-нд одоо буян будгаа хурааж зүв байхыг сайхан хичээх, зөвд одоо ингээд үлгэр дуураасан ийм сайхан байгаараа гэж уриалъя. Мөн одоо хаврын сарда монголчууд бол засал заваандаа шамддаг. За энэ дээр бол бас монгол хүмүүс маань за мөн дарханчул маань одоо сайхан өөрөөснөө сайхан хийд орондоо очиж засал заваа жилийн одоо энэ сайхан ихэн дээрээ засал заваа хийгээд ном судраа уншуулаад тэгээд нэг сайхан жилээ даатгаж гэж ном хараа уншуулж буюу хураагаараа гэж уриалъя.